За ер нь бол би дэмжиж байгаа. Дэмжинэ. Яг гэвэл би жилийн өмнө бас дэмжиж ирсэн юм. Тэгээ байр суурь бол өөрчлөгдөхгүй. Ер нь их хурлын гишүүний ёс суртахуй яриад байгаа юм. Тэр нэг пого хийсэн байх, хараал хэлсэн байх гэдэг юмар хязгаарлагдаад байна. Их хурлын гишүүний ёс суртахуун гэдэг бол ерөөсөө энэ байр суурь байх ёстой. Цаг хугацаанд шахагдаж байр сууриа өөрчилдөг. Эсвэл одоо улс орны асуудлыг хөндрүүлж иж байр сууриа өөрчилдөг. Эсвэл бүлэг фракцаасаа болоод байр сууриа өөрчилдөг. Энийг л ёс суртахуун гэдэг. Энийг л одоо их хурл дахь ёс зүйн дэд хороо ярьж ах хэрэгтэй байна. Энийг популизм гэдэг. Тэм учраас бол би одоо ийм популизм, ийм ёс суртахууны зөрчил рүү олон улсын харилцааг оруулахгүй тулд яах вэ гэдгийг тэмүүлэн даргаыг бодож боловсруулаасаа гэж үхэлмээр байна. Энд дээр бол их нарийн бодлого бодож иж манай гадаад бодлогын байнгын хороо бол ажил үйл нь бол нэлээд цэгцэрх юм байна лээ. Тэгэхгүй бол одоо хятад улстай нэг яриа хийдэг. Хятадын парламент хуралдааг байхад манайхын хуралдаад байдаг. Оростой нэг яриа хийдэг. Оросын парламент хуралдааг байхад бидний хуралдаад байдаг. Тэгэхээр бол энэ засгийн газарт ямар эрхийг өгж явах юм бэ? Бид ер нь юугаа ямар төвшөнд юмаа ярих вэ гэдгийг их тодорхой болгож авахгүйгээр цаашаага явах юм бол ийм популизм буюу ёс суртахууны зөрчил рүү Монголын парламент ороод энээсээ болоод дэлхийд дахин нэр хүндээ алддаг. Одоо Оросын холбооны улстай янз бүрийн юм ярихаар айгүй хэцүү шттэ. Хэлсэн ярьсан юм а ерөөсөө хийдэггүй. Баахан том ярьдаг. Ерөнхий сайд уулзахаараа баахан том юм ярина. Ерөнхийлөгч уулзахаараа баахан том юм ярина. Их хурлын дарга нь очихоор баахан том юм ярина. Парламентын бүлгэн очихоор баахан том юм ярина. Тэгээд 20-30 жилийн хугацаанд овоорцсон байгаа цаас нь баг ийм өндөр байгаа шүү дээ гişүүд. Нэгийг нь шийддэггүй. Тэгээ Монгол руу орж ирэхээр Монголын парламент руу чихээд ингээд нэг хардас сэрдээд тэгээд тухайн улсын хувьд бол ямар ч нэр хүнд байхгүй. Одоо төмөр замын хөгжлийг яах юм? Коридорыг яах юм? Нөгөө Владивосток руу явж байгаа транзитаа яах юм? Эгийн голоо яах юм? Байхгүй. Тэгээд нэг засаг солигдсон нэртэй дараагийн хүмүүс нь мартчихдаг. Гэхдээ ингээ хөрштөөгөө юмаа яриад ойлголцож чаддгүй ард түмэнтэй дэлхийн нийт ярих уу? Ийм зүйлийг л энэ парламентын гишүүд минь бодооч. Япон жишээлбэл Монголтой юу ч ярихаа болсон. Японы аж үйлдвэрийн яамд иргэдээ нэг жижигхэн Монголын хилцс шиг юмтай байсан. Татаа буулгацсан байхгүй. Ярьдаг газар байх байсан. Солонгост яваад очихоор Монголыг ярьдаг юм байхгүй. Нөгөөр хэлбэл хоёр хөрштөөгөө уулзраа олж чадахгүй хүнтэй хүн ярихгүй байхгүй. Ягаад гэвэл тэд чинь тосгоны соёлтой улсууд учраас тосгоноосоо хөөгдсөн хүнийг хүн биш гэж үзээд байдаг байхгүй. Тэгэхээр Монгол бол энэ бүс нутагтайгаа нэг хүн шиг харьцаатай өөрийн байр сууриа их тодорхой илэрхийлдэг. Байр суурин дээрээс хөдөлдөггүй. Эрх ашгаа эренбэлж чаддаг. Яриаг өөрөөндөө яг таг байдаг гэдэг зүйлийг яг энэ хэлцээр харуулж байгаа шүү. Ийм дахиад 4-5 том асуудал байна. Зүгээр хардл сэрдэлтээс болоод хоошо тавьдаг. Хувийн компаниудын эрх ашгаас болоод хоошо тавьдаг. Тийм учраас би зүгээр энэ хуулийн байнгын орооны дарга, аюулгүй байдлын байнгын орооны дарга хоёрт л хэлж байгаа. Ер нь иймэрхүү популизмд орохгүй тулд бид ер нь ямар төвшөнд юмаа ярьдаг байх вэ гэдгийг та хэдмэнийг гаргаж өгөөрэй. Тэгээ шинэ засгийн газар бүрдэхээр та нар ардын намын гишүүд бас ерөнхий сайдтайгаа яриараа 5-6 сараас бүтэц ярина гэдэг ерөнхий сайд чинь дуурчих шиг болно лээ. Тэр үедээ энэ ямар асуудлыг хаанаа шийддэг байх уу гэдгийг их нарийн ярихгүй бол нийн уугүй хэлэхэд гадаад худалдаан дээр энд бид нар аж үйлдвэрийн сайдыг барьж идэт байгаа байхгүй. Тэр чинь ерөөсөө гадаад хэргийн сайдын ажил шүү дээ. Дизель түлш, бензин орж ирж байна, орж ирэхгүй байна. Харилцаа ямар байна? Тэрнээс шалтгаал худалдааны асуудал, зам тээврийн асуудал байна. Хамгийн гол дизель түлшний асуудал чинь ерөөсөө тээвэр байхгүй. Улаан үүдээс наашаага орж ирж байгаа тээврийн чинь Орос дахь дэд бүтэц хэр байна вэ? Ийм л асуудал байна шүү дээ.
Яг байгаль далайг тойрсон тэр дэд бүтцийг Оросууд маань шинчилж өгөх юм уу?